Сайн байцгаана уу? Энд бач том байна. Тэгэхээр та бүхэнд өнөөдөр би өөр тохиолдсон нэгэн үзэгдэл үнэхээр мартагдчихгүй зүйлийн талаар хуваалцъя гэж бодсон юм. Тэгээд ер нь ихэнхдээ би подкастаар энэ зүйлийн талаар одоо баг хуваалцдаггүй л тээ. Тэгэхдээ энийг бол яалтчгүй хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгэхээр эхний нэшлэл нь Египтээс гарсан 28:35. Тэгэхээр Аарон бол Мосетой хамт байсан. Тэгээд түүнийг тахилчаар бурхан сонгосон. Тэгээ 11 үйлчлэх үед үүнийг өмсгсөн байх бөгөөд тэр өвөхгүй тулд эзний өмнө ариун газд орж гарахад хонхны жигнэх нь сонсогдно гэж хэлж байгаа. Тэгэхээр ариунаас ариун руу ордог хэмээг зааж өгч байгаа л да Мосед. Тэгээд тэнд одоо эвлэрүүлэхийн тахил болон олон тахилуудыг өргөдөг. Харин өөрийнхөө төлөө тахилыг өргөдөг дан бусдын хүмүүсийн төлөө өмсчихсэн өгдөг байсан. Тэгээд эзний оршихуйдаар бас өөхөх аюултай байдаг гэсэн л та. Тэгэхээр энийг болохоор ихэнх хүмүүс одоо худлаа байсан ч юм уу, хүчин хүн байхгүй ч гэдэм үү, тийм биш. Зарим дээр нь бол хонх дуурах ч юм уу, зарим дээр нь хөлөнд нь бүр ингээд утас ууяад хэрэг өгчих юм бол ойртод өгчих юм бол эзний оршихуйд ойртод өгчих юм бол татаж гаргадаг тийм байсан гэсэн үг. 12 хүүхэд нь хүртэл яах вэ? Өвчөж байгаа юм. Яг цагаад болохоор энэ дээр бол маш амархан биш юм ярьж байна тийм үү? Тэгэхээр ариунаас ариуныг болохоор маш чухал сайн гэж хүмүүс ариунаас ариунд орох ёстой ч гэдэг юм ариунаас ариуны тухай дуунууд ч юм уу их байдаг л та. Тэгээд гэр нэгтэй гоё газар гэдэг тий. Яг бол чи Левит намын 16-д эзний оршихуйд дөхөж чад өгсөн 12 үгийн үглийн дараа эзэн Мосетой ярьж байгаа байхгүй. Өөрийнхөө анхаарал хандан түүний хөшгөний доторх авдар дээр өршөөлийн суудлыг өмнөх ариун гад тэзээ чамааг орж болохгүй гэж. Тэр үнэхээр ариунаас ариун орохын тулд одоо хизээ чамааг ордггүй байсан байхаа нь эзний оршихуйтаа тэгээд тэндний хажууд нь бүр яасан байна. 12 хүн хоёлаа яасан гэж өгсөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үйл явдлын тухай ярахаас өмнө бас гэрчлэлээ хуваалцах. Тэгээд Еврей 9:11-аас 15 уншия. Тэгээ би ариунаас ариунд ингээд залбираалч юм орох ч юм уу тийм явдал байдаг л да. Тэр үед их сүнсээр дурж унах ч юм уу сүнсээр дурж нийдэг байна. Энэ одоо үзэгдлэр дээшээ гарсан байхгүй. Би яг үнэхээр зүүдүү үзэгдлөө гэхэд одоо өдөр болсон явдал байхгүй. Тэгээд ингээд яг тахилын ширээний өмнө би очисон байдаг. Тэгээд би Иесус холоос харахад маш их сүрдэг. Яг үндэ тэнд очихдоо би миний хөлд энэ уяа байна уу яана би өгчүүл намайг татаж гарах байхдаа ямар муухай гим нүгэлтэй юм бэ гэд бүр ингээд мэгшин бүр үнэхээр гимшин би уйлжсэн энэ үзэгдлийн дараа. Тэгээд үнэхээр Иесус Христийг одоо Бурхны хүү ч юм уу бидний аврагч Месая эзэн гэдэг утгаар олон утгаар хүмүүс мэддэг боловч яг тэргүүн тахилч гэдэг утгаар нь маш бага мэддэг байгаа. Тэгээд Еврей 9:11-аас 15 яг энэ үзэгдлийн дараа би үнэхээр бүр өстө Иесусээ гэд би уйлаад бүр хідэн баг 30-40 минут мэгшин бүр цохрон уйлсан байдаг. Тэгэд энэ бол сүнсээр биш бол энэ одоо хүн бараг гаднаас нь авсан болоор галзуу хөнтэй байна гэж бодхоор л юм болсон. Яг тухайн үедээ бол би надад ямар гимнүгэл байх вэ? Иесусийн цусаар хучигдсан байгаа нь миний намайг зүвтгсэн байгаа хэрэг би ийшээ жоохон ойртгол юм бол өвчих юм гэсэн айц төрж исэн ба. Тэгэхээр тэр дээр үед тэр 12 хүүхэд өвчээсэн нь аргагүй байгаа. Жоохон буланд нь ойртохдоо би баг зөкстэй хүн мөн үү биш үү гэд үзэгдлэр очисон газараа хүртэл би өвхтлээ айжсэн гэсэн үг. Тэгэхээр Еврей 9:11-аас 15 хараа. Харин Христ ирэх сайн юмсийн тэргүүн тахилч болж үзэгдэхдээ тэр илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй. Өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ. Тэр ямаа болоод туглын цусаар бус харин мөнхийн золилтыг агуулan өөрийнхөө цусаар ариун газарт нэг удаа бүгдийн төлөө орсон. Учир нь хэрв махан биеийг цэвэршүүлэхийн тулд бузардсан хүмүүсийн дээр ямаа болоод бухын цус охин бэрүүний үнсийг цацаж ариусгадаг юм бол тэг тусмаа мөнх сүнсээр гимгүү өөрийгөө бурханд өргөсөн Христийн цус нь биднийг мэс чанарыг өгсөн үйлсээс цэвэрлэн амьд бурханд үйлчлүүлнэ шүү дээ гэж байгаа. Тэгэхээр нэгсэндөө турганы цусаар өөрөө тахил болоод өөрөө тэргүүн тахилчаар яг тэр ариунаас ариун руу ороход хүний гараар хийгдэх газар ороход сүнсээр үнэхээр гим зэмгүй болохоор бидний бүх мэс яасан байна мэс чанарыг өгсөн үйлээс цэвэрлж байгаа. Тэгэд амьд бурханд үйлчлүүлнэ шүү дээ гэж байгаа.
Тийм учраас тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн гин бурууг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахын тулд болоо гэж. Тэгэхээр үнэхээр Иесус Христийн цаар биднэрт цэвэрлэгддэг. Тэрээс гадна тэр гэрээний зууч буюу тэргүүн тахилж байгаа өөрөө орж бидний өмнөөс тэр гмийг зуучилсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр зөвхөн хураг гэдэг утгаар нь хүмүүс их ойлгодог л да. Хурган цацагдсан үгсэн бидний төлөө гэж. Яг тэргүүн тахилж гэдэг нь бол яг зууч байхгүй. Эзний өмнө тэрийг яасан бүх гимнүглийг цагаатгсан гэсэн үг байхгүй. Тэгээд золисон гэж байна. Тэгэхээр цагаатах нь золино буюу тэргүүн тахилж гэдэг нь өөрөө маш үнцэнтэй зүйл байгаа байхгүй. Тэгээд зогсохгүй өвийн амлалтыг нэгсэндээ дуудагдсан хүмүүс мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд энэ бүх зүйлийг хийсэн гэсэн үг. Тэгэхээр зөвхөн хурганы цар хучаад одоо зөвтгөдөө зогсохгүй тэр өөрөө биднийг зуучилж эзний өмнө зөвтгсөн гэсэн үг. Тэгээ өөрөө тэргүүн тахилж болж ариунаас ариунлуу тэгтээ цорын ганц зөвхөн нэг удаа орсон гэсэн үг. Тэгээ бид гим нүглийн төлөө дахин дахил өргөх хэрэггүй болсон гэсэн үг. Гэхдээ Иесус Христийн юу хийснийг та бүрэн үнэхээр ойлгох юм бол Иесус Христ таны жинхэнэ эзэн болох юм бол энэ бол одоо өмнө нь одоо ойлгож байсан бүх ойлголтуудаас маш өөр зүйлээ гэдгийг бас хэлмээрээ. Тэгэд олон давхартай юм шиг та эзэн Иесус Христийг одоо бүх мөн чанараар нь таниасаа гэж таныг хүсэж байна. Тэгээд үнэхээр эзнийг олон нэрийг та мэдгэтэн Иесусийн нэрээр